Ийхүү нэг хэсгийн ахлагчид доороо 20 хүн олж тус бүрэн саналаа худалсаны төлөө 60 мянган төгрөг олж байна гэж үзвэл Баянзүрх дүүрэг 28 хороотой. Ойролцоогоор 365 хэсгийн ахлагчтай гэж үзвэл нийтдээ 7300 хүний саналыг худалдан авахд зориулж 430 гаруй сая төгрөгийг тараасан байж болцсогүй гэж үзэхээр байна. Тэгвэл дүүргийн эрх мэдлийг авахын тулд хагас тэрбум орчим төгрөгийг салхинд хийсгэж байгаагийн цаад шалтгаан юу вэ? Аудитын байгууллагууд 3 жил дараалаад хязгаарлалтад дүгнэлт гаргачихлаа. Маш их өндөр үнийн дүнтэй зөрчлүүд тийм ээ. Санхүүгийн зөрчлүүд яригдчихэж байгаа. Энэ санхүүгийн зөрчлүүд юуг санхүүжүүлж байна? Хаашаа ямар их усүрийг те санхүүжүүлж байна гэдэг дээр ч анхаарах хэрэгтэй. Өнөөдрийн хүртэл арчилсан намаас бас тодорхой хэмжээгээр зохион байгуулалттайгаар тийм ээ бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчөөд төрийн захиргааны байгууллагыг тулааны талбар болгочихсон ингээд сууж байгаа шүү дээ. Яг үнийг хэлэхэд тэнд сонгуулийн үр дүн гарснаас хойш 28 хорооны засаг дарга. За 28 хорооны хэсгийн хаалгач 400 гаруй хүн ажиллаа хийхгүй, ажлын байраа орхиндээ тэнд ингээд өдөр шөнөгөө дүүргийг манаа сууж байна. За энэ төрийн захиргааны байгууллагыг иргэдийг төрхиж тэнд оргинох хууль бус үйл ажиллагаа явуулахын боломжийг бас төрийн захиргааны өндөр албан тушаалтнууд тухайн дүүргийн өндөр албан тушаалтнууд шүү дээ. Тамгын газрын даргаас өсвөлээд энэ болцоог нь олгоод боломжийн оронд хангаад тэнд үнгийн самунд игдээгээд турхираад ингээд байлгаж идэг те. Энд бас хариуцлага гэж юм алга. Мөн үндэсний аудитын газраас Баянзүрх дүүрэг чалгалт хийхэд удаа дараагийн санхүүгийн зөрчлүүд гарсан гинэ. Энэ дунд 5 тэрбум төгрөгийн санхүүгийн асуудалч байгааг албаныхан хэлж байна. Үүнээс үзээд Баянзүрх дүүргийн ардчилсан нам сүүлийн 7 жил засаглахдаа татвар төлөгчдийн мөнгийг ямар ч тооцоо судалгаагүй зарцуулж хамаарлагүй компаниудаараа тарааж хувьдаа завшсан байхыг өгүүлсэх аргагүй. За үүнийг ч шалгаж тогтоох шаардлагатай юм а. Тэгвэл дүүргийн эрх мэдлийг авахын тулд иргэдийн саналыг худалдан авч байгаа нь Баянзүрх дүүргийн ардчилсан нам өөрсдийн хулгайтай, хуудуутай үйлдэлүүдэд нуухын тулд эрх мэдлээ хадгалахаар улаарч байгаа үйлдэл гэж Баянзүрх дүүргийн Монгол Ардын намаас харддаж байна.